Hello, намайг Томсон Нараа гэдэг. Би life coach. За life coach гэдэг маань монгол руу орчуулах юм бол амьдралын дасгалжуулагч, амьдралын чиглүүлэгч гэсэн орчуулгатай. Надад ирж сургалт авдаг эмэгтэйчүүдэд би тэдний мөрөөдөл, зорилго, тэмүүллийг нь биелүүлэхэд нь тусалдаг юм аа. Би надад ирж сургалт авж байгаа эмэгтэйчүүдэд дараах сэдвүүдээр дасгалжуулалт явуулдаг. За үүнд гэр бүлийн асуудлууд, хосуудын хоорондын харьцаа, хүүхдийн хүмүүжил, өсвөр насны хүүхдийн төлөвшөлт, эмэгтэй хүн ар гэр ажил мэргэжлээ хэрхэн тэнцвэртэй амжилттай авч явах талаар, мөн онлайн бизнес хэрхэн бүтээж түүндээ амжилт гаргах талаар сургалтууд явуулдаг юм аа. Мөн өөрийнхөө мэддэг чаддаг нэгэн зүйлийг бусад бас шавнартаа дамжуулж тэдэнд бас туслах дуртай. Энэ бол англи хэл. Би Америк нэгдсэн улсад амьдраад 25 жил болж байна. Англиар, Америкийн англи хэлээр чөлөөтэй ярьдаг. Мөн энд сургууль төгссөн. Тэгэхээр бас өөртөө надад ирж сургалт авч байгаа эмэгтэйчүүдэд зориулаад 4 сарын англи хэлний эрчимтэй тэм сургалт явуулдаг. Тэгэхээр хэрвээ та тэр сургалтыг сонирхож байгаа бол надаас тэр сургалт аваарай. За ингээд англи хэлнийхаа хичээлийг эхлүүлье. За юуны төрөнд би өөрийгөө танилцуулъя. Өнөөдөр энэхүү хичээлийг авч байгаа эмэгтэйчүүд дотор намайг бас таньдаггүй, мэддэггүй хүмүүс байж болох юм. Тэгэхээр би өөрийгөө товчхон танилцуулъя. I live in the States with my hubby and 3 kids. I graduated from Brigham Young University with a degree in international relations and international law. I love books, mostly scientific and nonfiction. I love to travel with my family. I love to exercise and to hike. I love to garden. I love coaching. I've helped thousands of women all around the world to fulfill their dreams and create happy lives. American English. Америкийн англи хэл маань 2 хэсэгт хуваагддаг. Эхнийх нь болохоор written English буюу бичгийн хэлбэр. Хоёр дахь нь болохоор spoken English буюу ярианы хэлбэр. За миний заадаг англи хэл бол зөвхөн ярианы англи хэл байгаа. Учир нь бичгийн англи хэлийг бол Монголд сурах боломжтой. Маш олон сургалтанд сургуульд яваад тэрийг сурах боломжтой. Гэтэл Америкийн ярианы англи хэлийг Монголд сурах боломжгүй байдаг учраас би ингээд 4 сарын сургалтуудыг явуулдаг юм аа. За тэгэхээр хэрвээ та миний 4 сарын эрчимтэй сургалтанд оролцох хэрэгтэй болвол оролцох сонирхолтой болвол надад хандаарай. За Америк англи хэлийг төрлөх хэл шиг эзэмшээд 20 гаруй жил болж байна. Америкийн ярианы англи хэлийг амархан эзэмших арга барил, техникийг өөрөө боловсруулж энэхүү арга барил дээрээ тулгуурлаж 4 сарын хөтөлбөр явуулдаг. Энэхүү хөтөлбөрт англи хэлний багш, орчуулагч мэргэжилтэй эдгээр мэргэжлэр төгссөн Монголд яг өнөөдөр дунд буюу их сургуулиудад англи хэл зааж байгаа багш нар их оролцдог. Мөн Америкт суралцах хүсэлтэй, Америкт суралцах мөрөөдөлтэй залуучууд маань надаас сургалт авдаг. Мөн Америкийн нэгдсэн улсад олон жил амьдарч байгаа боловч англиар ярьж чаддаггүй хүмүүс маш идэвхтэй миний 4 сарын хөтөлбөрт оролцдог. Хөтөлбөрийн эхний 7 хоногт оролцогчид англиар яриад эхэлдэг. Яг гэвэл сургалт маань шинэлэг, сонирхолтой, хөгжилтэй арга барилаар явагддаг тул оролцогчид стрессгүйгээр, толгоогоо ачааллахгүйгээр, хүчлэхгүйгээр Америкийн ярианы англи хэлийг мундаг эзэмшиж чаддаг. Okay, are you ready? Ready, set, go. Ингээд хичээлээ эхлүүлье. За, миний хичээл болгон дээр эхний хэсэг болвол акцентгүй ярьж сурах талаар байдаг. Тэгэхээр бид нэр хэрвээ яг Америк хүн шиг төрлөх Америк хүн шиг ярьж сурах юм бол бид нарт ажил олдохоос гадна мөн өөртөө итгэх маань маш дээшилдэг. Тийм учраас ямар нэгэн гадаад хэлийг сурж байгаа тохиолдолд тэр хэлээ зөв дуудаж, зөв ярьж сурах юм бол дараа нь тэрийгэ засах гэж ядрах хэрэггүй байдаг. Тэгэхээр анханасаа та англи хэлийг, Америкийн англи хэллэгийг зөв сураарай. Тэгэхээр миний хичээлийн эхний хэсэг бол тэр акцентгүй ярихад туслах зарчим байдаг.
За миний хань монголоор мундаг ярьдаг Америк залуу байдаг. Тэрээр монгол хэл одоо сурсан талаар хүмүүст ярихдаа ингэж хэлдэг. Монгол хэл сурах маш хэцүү. Яагаад гэвэл та нар өөрөвл монголчууд үгээ залгиж, завсар зайгүй нийлүүлж урсгадаг гэж хэлдэг. Тэгэхээр би бас өөрийгөө монгол хэлээр ингэж ярьж байгааг сонсоод байхад яг тэр нь үний юм шиг байгаа юм. Бид нар ингэж ерөөсө дундаа цэг тавих юм уу? Эсвэл өөр ямар нэгэн тэмдэг тавихгүй, пауз авахгүйгээр ингэж шууд нийлүүлээд ярьцдаг тийм тохиолдол байдаг. Гэтэл Америкчуудыг ингээд сонсоод бас өөрийгөө ингээд ярьж байгааг хараад байхад нэг юм ажиглагддаг. Тэр болохоор бид нар үсгээ залгидаг. Тэ үсгээ ингээд хэлэхгүй дуудахгүй тийм тохиолдол зөндөө гардаг. Мөн үг болгоныгоо мах одоо дэврүүлж, хэтрүүлж дууддаг. Тэгэхээр хэрвээ та Америк хүний ярьж байгааг хараад байх юм бол ам нь маш их одоо онгойж нээлттэй тий тэгж харагддаг. Тэгэхээр монгол хүний ярьж байгаа бол нэлээ ам дотроо бутанж байгаа юм шиг тиймэрхүү байдлаар ярьдаг. Нэг уруул нэг амар томорч хөдөлж гардаггүй. Японочууд бас тэгж ярьдаг юм байлээ. Гэтэл англи хэл дээр Америкийн одоо энэ хиллэг болвол үг болгоныг нэлээд одоо дүйл гэж тийм хэтрүүлэгтэй ярьдаг учраас амаа маш томоор нээж уруул амаа одоо хөдөлгөж ярьдаг. Тэгэхээр та ч гэсэн гэртээ толны ур зогсоод одоо бидний сурч байгаа хиллэгүүдийг, сурч байгаа үгүүдийг тэгж давтаж хэлж өөрийгөө бас одоо зоригжуулаарай. За ингээд өнөөдөр монголчууд бидний буруу дууддаг өдөр тутмын хэрэгцээний хэрэглгээний 3 үгийг би та нартай Америк хүн шиг одоо хэлж дуудаж зааж өгье. За эдгээр үгүүд бол yesterday, today, tomorrow. За yesterday гэдэг үгэн дотор эр үсэг байгаа тийм ээ. Англиар Америкээр бол are англиар тийм. Тэгэхээр are гэдэг үгийг ерөөсөө Америкчууд дууддаггүй. Тэгэхээр яаж сонсогддог вэ гэхээр yesterday. За Т үсэг болохоор арталтаа маш богинохон их шигтэй дуудагддаг. Тэ баг тэр нь хэрвээ хурдан ярьж байх юм бол баг тэр нь байхгүй бид нар залгичдаг тэр үсгээ. Тэгэхээр yesterday. За дараагийн үг бол today. За хэдийгээр Т үсгийн арт талд О үсэг байгаа ч гэсэн энэ үсэг маань дуудагддаггүй. Бид нар тэр үсгээ залгичдаг. Тэгээд Т гэсэн байдлаар хэлдэг. Тэгэхээр today. За дараагийн үг бол tomorrow. Бас л Т үсгийн арт талд О үсэг байгаа боловч тэр үсэг маань дуудагддаггүй. Тэр их шиг маань дуудагддаггүй. Бид нар залгичдаг. Тэгэхээр шууд tomorrow гэж дууддаг. За би шав нартаа англи хэл зааж явах үедээ яг дуудлагаар нь бичиж аваарай гэж хэлдэг. Тэгэхээр хэрвээ та өнөөдөр эдгээр үгүүдийг намайг хэлж байгаа үед яг сонсоод өөрийнхөө сонсч байгаагаар дуудлагаараа бичиж авчих юм бол та акцентгүй өөрөвл дуудлагагүй тий яг л Америк хүн шиг ярьж чадаж сурдаг юм аа. Тэгэхгүй яг үсгээр нь ингээд үсгэлээд унших гээд байх юм бол харамсалтай нь Америкийн англи хэл ерөөсөө тэгж дуудагддаггүй. Бичсэн шигээ дуудагддаггүй учраас одоо хүмүүс маш их алдаа хийдэг. За дахиад өнөөдрийн 3 үгийг зөвөөр дуудаж сурцгаая. Эхнийх нь болохоор yesterday, хоёрдугаарх нь болохоор today, гуравдугаарх нь болохоор tomorrow. За бас нэг арга байдаг. Би энэ аргыг бас хичээлээ зааж явахдаа хэрэгэлдэг. Энэ юу юм гэхээр бидний өдөр тутмынхаа одоо монгол хэл дээр ярьж явах үедээ бид нар миний хичээлээс сурч байгаа үгүүдээ тэр одоо өгүүлбэрүүдтэй орлуулад хэлээрэй гэж би дандаа хэлдэг. За би жишээ өгье. Жишээлбэл өнөөдөр бид нар тийм монголоор ингэж хэлэх гэж болох юм тийм ээ. Британий англи хэл өчигдөр бидний сонирхлыг татаж байсан бол өнөөдөр Америкийн англи хэл дэлхийд ноёрхож байна. Магадгүй маргааш монгол хэл эрэлт хэрэгцээтэй болж болох юм. За тэгвэл энийг хэлэхдээ бид нар өнөөдөр yesterday, today, tomorrow гэж сурцсан учраас тэдгээр монгол үгүүдээ эдгээр англи үгүүдээр орлуулаарай. За тэгэхээр юу гэж дуудагдах вэ? Британий англи хэл yesterday бидний сонирхлыг татаж байсан бол today Америкийн англи хэл дэлхийд ноёрхож байна. Магадгүй tomorrow монгол хэл эрэлт хэрэгцээтэй болж болох юм. Тэгэхээр та ингэж ярианда хичээлээсээ сурж байгаа үгүүдийг заавалжгүй орлуулж хэлж байгаарай. Ингэснээрээ таны одоо тэдгээр үгүүдийг толгойн дотроо цээжлэх, тийм ээ, тархичин тэдгээр бүхний чинь
тогтоож авахд мөн хэрэглгээнд оруулахад маш дөхөн байдаг юм аа. За мөн би хичээл зааж явах үедээ шав нартаа заавалчгүй дуу одоо өгдөг тийм ээ, эсвэл дуунууд. Тэгэхээр дуу гэдэг маань одоо үг цээжлэхэд маш одоо их тусалдаг тийм зэмсэг байгаа. Тэгэхээр би өөрөө Америкийн country music сонирхдаг учраас би шав нартаа одоо тухайн хичээл дээр үзсэн үгүүд оролцуулсан тийм country music дууг танилцуулдаг. Мөн тэрхүү дууны үгүүдийг бас одоо бичиж тэмдэглэж өгдөг байгаа. Тэгэхээр өнөөдөр бидний сурсан today, tomorrow гэдэг үгийг оролцуулсан country music одын Brad Paisley-гийн дууг би та нартай танилцуулж байна. Тэгэхээр Brad Paisley бол Америкийн нэгдсэн улсад маш танигдсан тийм country music star тийм ээ од байгаа. Тэгээд энэхүү хүний одоо дуусан today гэдэг дууг би та нартай одоо уншиж өгье. Тэгэхээр би ингээд дуунуудаа танилцуулж байхдаа үгийн заавалчгүй шав нартаа уншиж өгдөг. Тэгээд бид нар надтай ингээд дурангаар тийм ээ видео конференсинг оролцдог учраас тэр оролцож байгаа шав нар маань надтай бас ингээд хамт эдгээр зүйлүүдийг уншиж одоо зөв дуудаж сурдаг юм аа. Гэхдээ өнөөдөр миний энэ хичээл болвол би англи хэлний хичээлээ ингэж явуулдаг юм а гэдгийг танилцуулга учраас би та нартай зүгээр дуудаад өгчээ. Та нар сонсчоод гэртээ толны урд очоод энэ дуудлагыг сонсоод дагаад уншаарай за. Ингэснээрээ та бас тэр акцентгүй одоо зөвөр дуудаж сурнаа. За би та нартай англиар уншиж өгье. Today, Brad Paisley. When I'm sitting in traffic some afternoon, or bored to death in some waiting room, I'm going to close my eyes and picture you today. You keep brushing that hair back out of your eyes, and it just keeps falling, and so do I. I'm feeling like the luckiest man alive today. And I don't know about tomorrow. Right now, the whole world feels right, and the memory of a day like today can get you through the rest of your life. I know it won't always be like this. Life can change as quick as a kiss. It's not over yet, and I already miss today. And I don't know about tomorrow. Right now, the whole world is right, and the memory of a day like today can get you through the rest of your life. За би бас өөрийнхөө хичээл дээрээ тухайн зааж байгаа дууныхаа одоо хаягийг YouTube дээр одоо үзэх боломжийг одоо шав нартаа тавьж өгдөг бөгөөд өөрийнхөө тэр YouTube сувг дээрээ эдгээр дуунуудыг хадгалсан байдаг. Тэгэхээр та одоо энэ дууг сонсомоор байгаа бол энэ дэлгэцэн дээр харагдаж байгаа YouTube хаягаар ороод энэ дууг одоо хамт даган дуулаарай. За энэ дуу өөрөө өөрийнхөө үгтэй ингээд karaoke marking тавьсан байгаа учраас та нар хамтдаа ингээд энэ дуучинтаа дагаад дуулах боломжтой. Ингэж та дуугаар дамжуулаад эдгээр миний өнөөдөр зааж өгсөн зөв хэллэгийн үгүүдийг тогтоох боломжтой байдаг юм аа. За миний хичээлийн дараагийн нэг хэсэг бол vocab. Vocab гэдэг нь үгний запас гэсэн үг. Тэгэхээр мэдээж бид бүгд чимээ чөлөөтөө англиар ярихыг хүсэж байна, тэг сурахыг хүсэж байна. Мөн одоо Америк хүмүүс шиг тийм ээ, ерөөсөө акцентгүй тэгж ярих тийм хүсэл бидэнд байгаа тийм ээ. Тэгэхээр vocab өөрөлд үгний запастай байж бид нар хүмүүстэй чөлөөтөө ярилцаж чаддаг. Тэгээд ингээд дөнгөж сурж байгаа хүмүүсүүдийг харахад эсвэл Монголд англи хэл сурж байгаа хүмүүсүүдийг харахад харамсалтай нь тийм үгний запас сайн байж чаддаггүй учраас нэг үгийг дахин давтан хэрэгэлдэг. Гэтэл бид нар үгнийхээ запасыг ихсгснээрээ бид нар олон үгийг нэг үгийг олон хэлбэрээр хэлж чадсанараа бид нар бас өөрсдийнхөө тэр чадварыг харуулж чаддаг үлээ. Тэгэхээр та нар хэрвээ над шиг одоо Америкийн англи хэлийг сонирхдаг дуртай болвол ном унших, дуу сонсох тийм ээ. Мөн одоо бас над шиг юм Америкийн ярианы англи хэл зааж байгаа багш нарын одоо зааж байгаа үгүүдийг мэдэж сурч аваарай. Яг бол би зөвхөн Америкт хэрэглэгддэг үгүүдийг зааж өгдөг. Тэрнээс биш заримдаа хүмүүс тийм ээ одоо хуучны номны үг ч юм уу тэр үгүүд аль хэдийнэ хэрэглэгдэхээ болцсон.
тийм зүйлүүдийг сурцсан байдаг. Тэгээд тэрийгээ ерөөсө хэрэглэж чадахгүй тэр хэлж байгаа үгийн ч гэсэн Америкууд ойлгохгүй тийм тохиолдол гардаг учраас миний заадаг vocab болвол тэ үгний запаа үгүүд болвол шинэ үгүүд болвол зөвхөн Америкийн нэгдсэн улсад өнөөдөр хэрэглэгддэг тэ өдөр тутам хэрэглэгддэг тийм үг байдаг юм аа. Тэгэхээр өнөөдөр би та нартай одоо ингээд та нарын үгний запасыг одоо дээшлүүлж өгье. За монголчууд маань very гэдэг үгийг маш их давтан хэлдэг. Юм болгон дээр л very гэл тэ. А гэтэл яг үнэ хэлэхэд бол өдөр тутмын ярианд Америкчууд маань very гэдэг үгийг бараг хэрэглэдэггүй тэ. Энэ бол бараг бичгийн үг болоод ингээд тэ одоо дуусч байна. Тэгэхээр энэ very гэж хэлж байхын оронд одоо өөр яг тэр утгатай үгийг хэлэх боломжтой. За би та нартай 5 үгийг өнөөдөр танилцуулж байна. Миний хичээл болгон дээр би 10 одоо ийм үг танилцуулж яаж зөв дуудахыг нь зааж өгдөг. За өнөөдөр та нартай 5-ыг нь танилцуулъя. За very small гэдэг бол жижигхэн гэсэн утгатай үг тийм ээ. Тэгэхээр энийг бид нар яаж хэлж болох вэ? Tiny гэж хэлж болно. Тэгэхээр very small гэж хэлхийн оронд бид нар tiny гэж хэлэх юм бол Америкчууд өдөр болгон хэрэглэдэг учраас одоо тэ ярианда та чөлөөтэй ярьдаг юм байна гэдгийг чинь ойлгож чаднаа. So one more time. Дахиад нэг би та нарт тавтаад өгье. Tiny. Жишээлбэл тэ одоо энд хүмүүс нохоо тижээх их дуртай. Тэгээд ихэнхдээ дандаа жижигхэн нохоо тижээдэг. Тэгэхээр тэр нохоог харчаад оо яасан жижигхэн юм бэ гэж хэлмээр байх юм бол wow, it's so small, it's so tiny. Ямар жижигхэн юм бэ, тийм ээ? Тэгж хэлдэг. За дараагийн үг бол very big, тэ маш том гэдэг үг байгаа. За тэгвэл маш том гэдэг үгийг бид нар яаж хэлдэг вэ гэхээр Америкийн өдөр тутмын ярианд huge. Тэ? За хэрвээ одоо манай нөхөр надад бэлэг барих их дуртай, сюрприз барих их дуртай. Тэгэхээр өнөөдөр хүртэл надад тэ сюрприз бариад ингээд орж ирээд хоёлаа хамт хоолнд орё гэдээ ороод ирж байгаа байхгүй тэ. Тэгэхээр энэ бол миний хувьд тэ маш том бэлэг тэ huge gift. Huge surprise тэ маш том сюрприз, маш том бэлэг. Тэгэхээр том гэдгийг маш том гэдгийг заавалчгүй very big гэж хэлхийн оронд huge гэж хэлж болно. За дараагийн үг бол very nice. Тэ very nice. Одоо хүний талаар ярьж байгаа юм бол айгу дажгүй ааштай хүмүүсүүдийг very nice гэж хэлдэг. Эсвэл ресторанд ороод тэр уур амьсгал нь гоё байх юм бол very nice гэж хэлж болно. Тэгэхээр тэрийгээ бид нар Америкийн нэгдсэн улсад хүмүүс яриандаа юу гэж хэрэглэдэг вэ гэхээр pleasant. Тэ pleasant person. Ямар дажгүй ааштай, ямар дажгүй хүн бэ? Эсвэл бол тэ pleasant atmosphere буюу ямар гоё уур амьсгалтай юм бэ? За дараагийн үг бол very smart. За ээж хүний хувьд бид нар чинь ингээд хүүхдүүдээ магтах дуртай тийм ээ. Манай хүүхд толгойтой, манай хүүхд мундаг гэл ингээд хүн болгонд хүүхдүүдээ магтах дуртай тийм ээ. Тэгэхээр smart гэдэг нь толгойтой гэсэн үг тийм. Тэгэхээр very smart гэдэг нь за бүр амар тэгээ толгойтой мундаг хүүхдийг ярьж байна. Тэгээд тэгж яриад ахын оронд бид нар зүгээр clever гэж хэрэгжилж болдог. Тэгэхээр тэ my son is very clever. Эсвэл зүгээр л he is clever. За дараагийн үг бол very happy. За дахиад нөгөө very гэдэг үг чинь давтагдж байна тийм ээ. Happy гэдэг бол хүн болгон мэдж байгаа ажиргалтай гэсэн үг тийм. За тэгэхээр very happy гэдэг үгийг бид нар Америкийн нэгдсэн улсад өдөр болгон хэлэхдээ thrilled гэж хэлдэг. Тэ? I'm very happy гэж хэлэх оронд I'm thrilled гэж хэлдэг. За thrilled гэдэг үгний эхний хоёр үсэг нийлээд маш хэцүү авиа гаргадаг. Монголчууд маань энийг хэлж чаддаггүй. Оросууд бас хэлж чаддаггүй. Японочууд бас хэлж чаддаггүй. Тэгэхээр the thrilled гэсэн тийм авиа гарч ирж байна. Тэгээ та нар намайг дагаад энийг хэлээрэй. Thrilled. I'm thrilled. Би баяртай байна. За дараагийн бидний хичээлийн нэг хэсэг болвол idioms буюу одоо далдын утгатай хэллэгүүд. За Америкийн нэгдсэн улсад амьдарч байгаа хүний хувьд тэ бас дандаа англиар сургалтууд явуулдаг хүний хувьд би idioms их хэрэгэлдэг. Idiom буюу далдын утгатай үг хэллэг. Өгүүлбэрүүд. За яг ингээд үг болгоныг
энэхүү өгүүлбэр дотор байгаа үг болгоныг орчуулах юм бол ерөөсөө утгагүй. Хүмүүст ойлгомжгүй. Тэгэхээр яг нийлбэр дүн нь болохоор маш утгатай тийм зүйл байдаг учраас хүмүүс хэрэглэх айгүйх дуртай зөвхөн унган одоо англи хэлтэй юм уу эсвэл бол Америкчууд өөртөө эдгээр үгүүдийг хэрэглэдэг өдөр болгон одоо ярианд ашигладаг учраас хэрвээ та бас эдгээр үгүүдийг хэрэглээд ашиглаад сурчих юм бол таныг ямар мундаг англи хэлтэй гэдгээр чинь гайхах болно. За ингээд би та нартай өнөөдөр 5 idioms танилцуулж байна. Би өөрийнхөө хичээл болгон дээр 10-ыг танилцуулдаг. За эхнийх нь бол it's not rocket science. It's not rocket science. Англиар юу гэж хэлэх гээд байна гэхээр it's not complicated. Төвгүй, хэцүү биш гэсэн ийм утгыг хэлхийн тулд бид нар it's not rocket science гэж хэлдэг. За дахиад давтаа хэлье. It's not rocket science. It's not rocket science. За яг үг болгоныг аваад орчуулах юм бол ерөөсөө утга учир байхгүй. Гэхдээ нийлбэр дүнгээрээ энэ өгүүлбэр юу гэж хэлж байгаа вэ гэхээр it's not complicated. Тийм амар хэцүү биш ээ, төвөгтэй биш ээ гэсэн тийм утгыг оруулдаг. За хоёрдугаар idiom-ыг та нартай өнөөдөр танилцуулъя. Энэ idiom бол spill the beans гэсэн idiom байгаа. Spill the beans. За юу гэж хэлж байгаа юм гэхээр tell me гэл хоёр найзууд учирчаад тийм ээ эмэгтэйчүүд учирчаад нэг нэгэндээ за нууцаар ярил та тэгээд юу болсон бэ яасан бэ гэд нөгөө нэг нэгнээсээ асуугаад байдгийг Америкчууд маань тэгж илэрхийлдэг spill the beans. За нууцаа задлаач ээ нууцаа яриач ээ би им олон жил олон одоо хоног хүлээлээшээ твчихгүй байж тээ spill the beans хурдлал та тий. Тэгэхээр tell me гэдэг үгийг ерөөсөө ярианы хэллэг дээр бол tell me гэж хэлдэггүй харин spill the beans. За надаа ярил та тэр нууцаа хэлээч ээ. За 3 дугаар idiom бол piece of cake. It's easy гэсэн үг. Өөрөвл амархан штэ. За хоёр оюутан одоо хоорондоо суугаад ярьж явах тохиолдолд нэг оюутан нөгөө оюутандаа өнөөдрийн одоо гэрийн даалгавар бол маш амархан штэ гэж хэлэх гэж байгаа бол piece of cake. This homework is piece of cake. Өөрөвл маш амархан. Тэгэхээр ямар нэгэн зүйлийг л амархан юм штэ. Энэ ерөөсөө нэг одоо цаг шаардахгүй штэ. Одоо тэгж хэлэх гэж байгаа бол piece of cake. Ер нь жоохон өнгөрч байгаа байдлаар хэрэгэлдэг. За 4-р idiom бол miss the boat. За үг болгоноор ингээд аваад үзэх юм бол miss гэдэг нь ямар нэг юмнаас хоцрохыг хэлж байна The boat гэдэг нь бол усан онгоцыг хэлж байна. Тэгэхээр усан онгоцоос хоцорчлоо гэдэг чинь яг утга нь юу юм бэ гэхлээрэ та боломжоо алдчихлаа гэсэн үг. Тэгэхээр маш том боломж байхад тэрийг ашиглаж чадаагүй хэтэрхий эсвэл удаан байсан ч юм уу шийдвэр гаргаж чадахгүй байсан ч юм уу тэгээд miss the boat буюу боломжоо алдчихлаа. Над дээр одоо сургалт авдаг эмэгтэйчүүд энийг айгүй хэлдэг. Яг тэгвэл одоо надтай 2 жилийн өмнө танилцчаад удаж хүлээж агаад дасгалжуулалт авахгүй байж агаад амьдрал нь одоо нурах төгслөрөө гинт яана би нөгөө сургалтаа авъя гэд хүрээд ирдэг. Тэгээд дандаа хэлдэг I missed the boat. Би ерөөсө боломжоо ашиглаж чадаагүй байна. Боломжоо алдсан байна гэж. Тэгэхээр miss the boat буюу missed your chance. Боломжоо алдсан. За сүүлийн өнөөдөр та нартай заах сүүлийн idiom бол blessing in disguise. It looks bad but will turn out well гэсэн үг. Өөрөөр it looks bad but will turn out well. Өөрөөр бидний амьдралд учрах бэрхшээлүүд явж биднийг босгох, хурцлах, адислах тийм боломжийг өгдөг учраас бид нар заримдаа одоо blessing in disguise гэж хэлдэг. Жишээлбэл бороо ороход хэдийгээр бороо бол төвөгтэй байж болох юм байна шүү дээ, тийм ээ? Гэтэл одоо бид нар яг тэр үед гадаа одоо юм шавхаа болцсон дэвсгэрээ ч юм уу хевсээ гаргаад тавьсан байхад тэрийг угаагаад өгөхөд бол бид нар blessing in disguise ямар гоё юм бэ ер нь бодож санаагүй байхад ингээд ажил болоод ороод ирлээ гэж ингэж хэлдэг. Тэгэхээр blessing in disguise. За дараагийн хэсэг бол American slang. Өөрөөр өдөр тутмын ярианы үгс. За Америкээр чөлөөдөө ярьдаг хүний хувьд би American slang айгүй хэрэгэлдэг.
Тэгээд хүүхдүүдтэйгээ юм уу найз нартайгаа ингээд ярьж байгаа тохиолдолдоо эсвэл үйлчлүүлэгчтэйгээ ярьж байгаа тохиолдолдоо American slang айгүй хэрэгэлдэг. Тэгээ би та нартай өнөөдөр 5-ыг танилцуулъя. Би өөрийнхөө хичээл дээр хичээл болгон дээр 10-ыг одоо зааж өгдөгөө. Ямар утгатай хэрэгэлдэг, мөн яаж зөв дуутахыг нь би зааж өгдөг. Тэгээд энэхүү үгүүдийг бол зөвхөн Америкчууд хэрэглэж чаддаг. Эсвэл бол одоо энд төрж өссөн Монгол хүмүүс мэддэг. Тэрнээс биш энийг бол англи хэл сурч байгаа хүмүүс харамсалтай нь мэддэггүй. Яад бол энийг бол хаанч заадаггүй. Ямар ч их сургуульд, ямар ч дугуйлан, ямар ч сургалтанд энийг заадаггүй. Тэгэхээр та өнөөдөр American slang буюу хар ярианы өдөр тутмын хэллэгүүдийг одоо үгүүдийг би та нартай заах гэж байна. Та нар баярлаж байна уу? Are you excited? Та нар баярлаж байна уу? За, эхнийх нь үг. За, эхний үг бол nice. Nice гэдэг нь болохоор that's cool гэсэн үг. Өөрөөр хэлбэл ямар гоё вэ? Гэт хүмүүс хоорондоо ярьж байгаа тохиолдолд ингээд нэг нэгэндээ гоё мэдээгээл юм уу, мэдээлэлээ ч юм уу ярих юм бол нөгөө хүн нь юу гэж хариулдаг вэ гэхээр nice. Wow, ямар гоё юм бэ гэж байгаа үг. За эсвэл бол ингээд эмэгтэйчүүдийн хувьд бид нар чинь ингээд шинэ гутал өмссөн гэдээ явж явах юм бол манай найз нар юм уу бидний танилуд харчаад ямар гоё гутал авцсан бэ гэж хэлхийн оронд бид нар nice гэж хэлдэг. Тэгэхээр та нар өнөөдөр nice гэж хэрэглэж сураарай. За өөрөөр хэлбэл та нарт тэр харж байгаа машин байна уу, эсвэл бол тэр хүний өмсөж байгаа хувцас байна уу, ярьж байгаа тэр мэдээ нь байна уу, таалагдлаа гэдгийг бид нар юу гэж хэлдэг вэ гэхээр nice. За хоёрдугаар slang бол buck. За buck гэдэг нь $1 хэлдэг. Тэгэхээр Америкчууд $1, $2 гэд яриад идэггүй. Бид нар яриандаа зөвхөн buck гэж хэрэгэлдэг. Тэгэхээр $1 buck гэж хэлдэг. Олон тооны долларуудыг яриад хэлэх юм бол бид нар эс үсийг нэмждэг. Тэгэхээр bucks болдог. Жишээлбэл $100 гэж хэлэх гэж байгаа бол $100. $100. За дахиад автъя $1 Америкийн нэгдсэн улсад өдөр тутмын ярианд buck гэж дуудаж нэрлэдэг бөгөөд хэрвээ олон тооноор хэлэх юм бол bucks. Тэгэхээр $100 $100. Эсвэл $1 buck. За гурав дахь American slang та нартай танилцуулъя. Энэ бол wheels. Wheels. За wheels гэдэг маань үнэн хэлэхэд бол car өөрөөр машин гэсэн утгатай. Гэтэ Америкийн нэгдсэн улсад хүмүүс car гэж бараг ярьдаггүй. Ихэнхдээ дандаа wheels гэж хэлдэг. Тэгэхээр одоо жишээлбэл миний машин засварт байгаа тохиолдолд найз маань хөөе манад хүрээд ир гэх юм бол би одоо sorry миний машин wheels засварт байгаа учраас I can't come. Би танад очиж чадахгүй нэ. Америкийн нэгдсэн улсад ерөөсөө машингүй явна ажил бүтээн гэсэн тийм ойлголт байдаггүй. Яад бол хурдны зам ихтэй бүх зүйл рүү одоо бүх газар руу хүмүүс машинаараа явдаг. Тийм учраас ерөөсөө машингүй байх юм бол тэгэл ерөөсөө ажил бүтээх боломжгүй, тэгэл ажилд орж амьдрах боломжгүй болдог учраас машин гэдэг бол ерөөсөө тэр нөгөө шүдний сойц шиг өдөр тутмын хэрэглэгээ болсон байдаг. Тэгэхээр энийгээ бид нар wheels гэж нэрлэдэг. За дөрөвдүгээр American slang. Энэ бол bestie. За bestie гэдэг маань best friend гэсэн үг. Тэгэхээр best friend гэдэг нь хамгийн дотны найз, тийм ээ. Тэгэхээр best friend гэж хэлээд байхын оронд бид нар өдөр тутмынхаа хэллэгтээ bestie гэж хэлдэг. Тэгээ Facebook дээр та нар харах юм бол ихэнхдээ дандаа би ч гэсэн ингэж бичиж байхдаа дандаа bestie, besties өөрөөр олон тоондор байх юм бол тэ. Тэгэхээр зүгээр дотны найз гэж хэлж байхын оронд зүгээр л bestie. Тэгээд энийг өдөр тутам хүмүүс хэрэглэдэг учраас this is American slang. За 5 дугаар American slang бол gotcha. За gotcha гэдэг нь I understand өөрөөр би ойлголоо, би ойлгож байна гэсэн үг. Тэгэхээр I understand гэж хүмүүс бараг хэлдэггүй. Америкчууд ерөөсөө би тэгж хэлж байгааг ерөөсөө сонсоогүй. Дандаа л бүгдээрээ gotcha өөрөөр хоорондоо ярьж явах тохиолдолд дандаа л gotcha. Ойлголоо, ухаарлаа, за тгий гэсэн нэг тиймэрхүү байдлаар gotcha. Ойлголоо. За би жишээлбэл хүүхдүүдээ хөөе чи сургуулаад тарчаад ийм юм хийчээрэй гэж захих юм бол манай хүүхдүүд gotcha. Эсвэл окей те эсвэл gotcha гэж дандаа хэлдэг. Тэгэхээр энэ бол өнөөдөр та нартай заах 5 дугаар slang үг байгаа юм аа. Gotcha.
За homework өөрөөр гэрийн даалгавар авах дуртай хүмүүс байна уу? Гэрийн даалгавар бол яагаад өгөгддөг юм бэ гэхээр өнөөдөр заасан, өнөөдөр сурсан зүйлүүдээ баттгах тийм ээ амьдралд хэрэгжүүлэхэд мөн одоо ухамсарлан өөрийгөө одоо зоригжуулж англи хэл сурахад заавалчгүй гэрийн даалгавар хэрэгтэй байдаг. Тэгэхээр миний ердийн одоо дасгалжуулалт одоо миний заадаг сэдвүүд жишээлбэл хүүхдийн хүмүүжил тийм ээ эсвэл бол гэр бүлийн харилцаа ч юм уу энэ сэдвүүд дээр би бас заавалчгүй гэрийн даалгавар өгдөг. Ингэснээрээ одоо миний сургалтыг авч байгаа эмэгтэйчүүд маань сурсан зүйлүүдээ зөвхөн одоо толгоондоо тэгээ зогсохгүй бас амьдралд тийм ээ бас хэрэгжүүлэх тэр одоо арга зам нь олддог юм аа. Тэгэхээр хэрвээ бид нар зүгээр нэг юм сурчаад толгоондоо байлгаад байгаа бол тэр чинь ерөөсөө нэг л зүйлийн нэгэн хэсгийг л хийж чадж шүү дээ тий. Нөгөө том хэсэг нь бол бид нар амьдрал дээрээ хэрэгжүүлэх байдаг тий. Тэгэхээр homework буюу гэрийн даалгавар авснараа гэрийн даалгавраа хийснээрээ бид нар амьдрал дээр практик болгон одоо тэр зүйлүүдэд давтж байгаа гэсэн үг. Давталт хийгээд байгаа тохиолдолд бол бидний тархинд тийм ээ тэр сурч байгаа өгүүлбэрүүд бол тогтож өгч чаддаг. Тэгэхээр гэрийн даалгавар дуртай хүмүүс байна уу? Do you like homework? За өнөөдрийн хичээлийн homework авч үргэлжлүүлэн натаа суралцах бүсгүйчүүд Facebook Messenger дээр натаа холбогдно. Миний 4 сарын хөтөлбөрт оролцохын тулд англи хэлний дунджаас дээд түвшний одоо түвшинд байх хэрэгтэй. Тэгэхээр хэрвээ та дөнгөж англи хэл сурч байгаа бол эсвэл бол англи үсгээ мэдэхгүй эсвэл уншиж чадахгүй байх юм бол харамсалтай нь би танд ярианы одоо Америкийн ярианы англи хэлийг зааж өгөх боломжгүй. Тэгэхээр та ядахтаа тийм ээ одоо дунд юм уу тэрнээс дээш шатны төвшөнд байх хэрэгтэй. За өнөөдрийн хичээлд оролцож байгаа бүсгүйчүүддээ 50% тэтгэлэг өгч одоо англи хэлийг сурах гээд байгаа тэрхүү мөрөөдлийг тань би одоо ийхүү дэмжиж байна. Тэгэхээр хэрвээ та миний ярианы Америкийн англи хэлний ярианы 4 сарын сургалтанд оролцмоор байгаа бол би танд өнөөдөр маш том бэлэг барьж байна. Huge gift. Тэр юу юм гэхээр тийм ээ 50% тэтгэлэг одоо өгч өөрийнхөө сургалтанд оролцуулж байна. За ингээд би өнөөдөр та нартаа одоо өөрийнхөө заадаг тийм ээ ярианы англи хэлний хичээлүүдийг ийм хэлбэрээр явагддаг юм а гэсэн тийм sample буюу одоо тий харууллаа яг амьдрал дээр ингэж хийдэг юм а гэж. Тэгээд хэрвээ та нарт таалагдсан бол хэрвээ та нарт тийм ээ миний зааж байгаа энэ арга барил мөн миний энерги таалагдж байгаа бол та надтай үргэлжлүүлээд бас энэ хүү одоо сургалтанд суугаарай. За намайг Томсон Нараа гэдэг би life coach. За life coach гэдэг маань амьдралын дасгалжуулагч, чиглүүлэгч гэсэн утга учиртай. Тэгээ миний заадаг сэдвүүд болвол гэр бүлийн харилцаа, хүүхдийн хүмүүжил, өсвөр насны хүүхдийн төлөвшөлт, тийм ээ. Одоо ар-гэр ажил мэргэжлээ хэрхэн тэнцвэртэй амжилттай авч явах вэ гэсэн ийм сэдвүүдээр эмэгтэйчүүдтэй би сургалтууд явуулдаг. Энэ сургалтууд маань онлайн дээр явагддаг учраас та өөрийнхөө дуртай цагт гэртээ тухтай нөхцөл байдалтай тийм ээ одоо пижамас унтахынхаа хувцастай хүртэл сууж агаад миний сургалтыг авах боломжтой. Мөн эдгээр сургалтууд маань төлбөртэй сургалтууд маань видео бичлэгээр үлддэг учраас хэрвээ та яг лайв тийм ээ оролцож чадахгүй байх юм бол дараа нь нөхөд үзэх боломжтой байдаг. Тэгээд би бас хаяа Монголд одоо урилгаар очиж лекц уншдаг ийм бүсгүй байгаа. Тэгээ миний ихэнх сургалтууд нь бүгдээрээ англи хэл дээр миний ихэнх одоо үйлчлүүлэгч нар бол Америкууд. Тийм учраас одоо Америкийн сэтгэл зүг Америкчуудын англи хэлийг одоо төгс эзэмшиж чадсан учраас мөн Америк хүний сэтгэл зүг одоо сайн мэддэг учраас би одоо монголчуудаа Америкийн ярианы англи хэлийг заах их дуртай. Яг ингэснээрээ та нарыг хэрвээ та нар Америкт ирж амьдрах хүсэлтэй байгаа бол эсвэл Америкт ирж сурах хүсэлтэй байгаа бол тэг хүмүүстэй энд ойлголцож бас гадны хүн гэсэн тийм одоо ойлголт өгөхгүйгээр өөрөө ч гэсэн тийм хүндрэлтэй жоохон тийм стресстэй амьдрахгүйгээр тэг одоо хүн болгонтой ойлголцоод энд нэлээд олон жил одоо амьдарсан хүн шиг тийм өөртөө ихтэй амьдрах тэрхүү замыг нь би одоо нээж өгдөг юм аа. Ингэснээр миний сургалтууд одоо маш одоо амжилттай болдог. Мөн сургалтанд оролцож байгаа эмэгтэйчүүд маань маш өндөр сэтгэгдэлтэй үлддэг юм аа. Тэгэхээр хэрвээ танд өнөөдрийн миний заасан Америкийн ярианы англи хэлний сургалт таалагдсан бол надтай холбогдоорой. За ингээд удахгүй уулзцгаая. See you later. Bye.